За өнөөдрийн ярих юм нь болохоор thermal runaway гэдэг сэдвийн тухай ярина. Тэр нь одоо ямар утгатай юу юм бэ гэдэг. За тэрийг ярихаас өмнө эхлээд одоо өөрийнхөө тухай ярьчээ. Би чинь гинт гарч ирээл ингээл юм мэдээл ингээд яриад байгаа юм шиг штэ. Чи өмнө нь би зөндөл ярьж ирсэн. За тэрийг чинь тэр тухай одоо ингээд сайн тайлбарлаад хэлээд үг. Яагаад гэвэл бид чинь нөгөө манайхан чинь загасны ой санамжтай байгаа штэ. Нэг нөхөр гарч ирээд эдийн хүйрээд ингэж бодоод байгаа. Ерөөсөө тийм байхгүй ш. За тэгээд энэ миний өмнөх Facebook пэйж ийм сонсголонгийн гүрний хойно байсан юм. Энд чинь энийг хамгийн анх одоо ковидын дараа бариад 20 онд гэсэн үг шүү дээ. 19 онд эхлээд 20 онд бариад 19 онд эхлээд 20 онд бариад дуусаад энэ чинь хамгийн анхны үйл ажиллагаа явуулж илаа. За тэгээд одоо манай YouTube сууг байдаг. YouTube сууг одоо ийм за ийм YouTube сууг байгаа яг энэ нэрээр. Тэгээ энэ дээр одоо хамгийн анхны бас энэ бичлэгүүдэд оруулж ирсэн. За одоо хамгийн анхны бичлэг энэ байна. За энэ нь болохоор хизээ оруулж ирсэн гэхлээр би энэ 22 оны 8 сарын 2-ны өдөр тэг хүмүүсийн хүсэлтийн дагуу оруулсан бичлэг тань мэдхүн зорилготой гэдэг. За ингээд хамгийн анх ингээд бичлэг оруулж илаа YouTube дээр. Одоо бас нөгөө хактуулсан пэйж дээрээ ч гэсэн. За тэгэл яг хүмүүст хэрэгтэй тань мэдхүн зорилгоор л оруулаад байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр би ерөөсөө тогтсон ойлголт энэ дандаа энэ буруу юмны чи эсрэг яваад байгаа шүү дээ. Яг үнэн мөнгөний хэлээд байгаа шүү дээ. Үний юм хэлсэн одоо ерөөсөө адлагддаг нийгэм болчиход байна шүү дээ. Эсвэл мэдлэгтэй хүмүүс нь адлагдаад байгаа юм яагаад тийм юм болоод байгаа шүү дээ. За тэгээд ингээл юм бичлэг ингээл оруулна. За энэ хамгийн анхныхын бичлэг оруулсан. Тэгэл ингээл нэг сая хийзээ юм би 10 сарын өмнө гэж. Тэгээ нэг нөхөр юм бичиж байгаа байхгүй. Тэгээ нэг бас нэг би чадна нэртэй одоо над руу чинь энэ бүх засрын газрын нөхдүүд чинь дайралт их хэрэн шүү дээ. За бүгд нь цаашаа ер нь зүгээр энэ ихэнх л надаа энэ батарей сервис гэсэн нөхдүүд чинь миний энэ юмнуудыг үзэж ижил юм ойлгож ижил гарч ирчихэл одоо таанаас ил уурдаад байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд. За тэгээд нэг нөхөр ингэ очиж байгаа байхгүй. Ярих гэж үнэн тамлах юм гол юм ярихгүй шүү дээ. Шүсрээд одоо юм дараа баахан бичиж байгаа байхгүй. Юу ч наалтсангүй гэдэг. Албаар ингээд эднээс надад байнга явуулдаг. Тэнгүүл ингээ яг зүгээр эрүүлэр сэтгэдэг хүмүүс нь те анх удаа бичлэг хийж байна гэж штэ. Бро нэгнийгээ ойлгоё гээл те. Өстой хэрэгтэй мэдээлэл гээл эрүүлэр сэтгэдэг хүмүүс ингээ ойлгоод байгаа. Ингээд иймэрхүү дайралтууд орж ин. Энэ дайралтуудыг орж ирэхээр одоо угаасаа тоохгүй л дээ. Таанаас гол нь итгэхэд байдаг байхгүй айгу тэнэг. За яг одоо энэ ингээд хамгийн анх одоо би ингээ 22 оны 8-аас одоо өдөөс 2 жилийн өмнө шүү дээ. Бараг 1-2 жилийн хойно дэр ирж байна. За ингээд өчнөө бичлэг ингээд ийм манай Facebook эднээс төр чинь бүгд байгаа. Ингээд энэ тухай чинь бүгдийг ярьсан. Одоо ерөнхийдөө цуурлаар оруулаад байгаа байхгүй. Тэгээ сүүлд одоо шинэ пэйж дээр хөтлөд. За тэгээ манай пэйжээс ингээд дээш яв. Ингээд дээш явахаар ингээд би уул ингээд системтэй юм оруулаад байгаа байхгүй. Ингээд болж бүтэхгүй юм системтэй оруулаад тайлбар ингээд бүгдийн системтэй оруулаад ингээд системтэй оруулаад байгаа байхгүй. Яагаад ингэ системд оруулах гэдэг. Одоо өнөөдөр одоо хамгийн сүүлийн одоо өгөх мэдээлэл болчиход байна шүү дээ. Яагаад системд оруулаад байгаа юм гэхээр чи хибрид систем гэж нэг энэ машины чи хибрид систем гэж нэг тустай ойлголт байгаа даа шүү дээ. Дээрээс нь бас энэ цахилгаан цэник хураагаар буюу батарей гэж бас тустай ойлголт байгаа даа шүү дээ. Тэгээ энэ тухай. За тэгээ нөхөн сэргээлт гэж юу юм. За тэгээд энэ сүүлийн аппликейшнуудыг ашиглавал яаж ашигладгийг ингээд энэ чинь надаас сураалаас нэг одоо ялангуяа доктор Брюс аппликейшн надаас сураал одоо тэгээд хэд нөхдөө нэгэндээ зараад үнгүй заалгуулж авчаад тэгээ нэгэндээ зараад одоо гадуур таанаас оншилж байгаа нэртэй ингээл байж байгаа шүү дээ. Үнгүйг татчихал батарей сервистэй нөхөн сэргээлт гэж юу ингээл энэ чинь бүх ингээ би энэ чинь манай хаягийг асуугаад байдаг. Манай хаягийг одоо ингээл ороод үзэх юм бол байж байгаа байхгүй. Бүр дороо мороноос гэсэн ингээ бичлэгтэй ингээ бүх юм байж байгаа. Одоо ингээл дээшээ яваад байгаа. Ингээл яваад байна. Ингээл энэ чинь би ингээл юу хийж чаддгийг те одоо литиум сод ингээл одоо шинэ мэдээллүүдээ ингээл оруулаад байдаг байхгүй. Шинэ мэдээлэл тань мэдхэн зорилготой шүү дээ. Тэрнээс танаас өгөөчрөөд би нэг бүх батарейг чанслаад өгье гэсэн юм байхгүй шүү дээ. Угаасаа дийлгэхгүй урд ажиллаад дийлэхгүй юм чи. За ингээд одоо ингээл энэ бас нэг лөөрүүд нь байна. Одоо ингээл зөндөө юмдыг оруулаад байгаа. Тань мэдхэн. За одоо ингээд дээшээ яваад. Одоо биднес энэ Японоос ирж байгаа задаргааны сэлбэг гэдэг. Дандаа сүнцэн энэ хогон дээрээс л хог задарч ирж байгаа шүү дээ. Тэр сайн байна гэсэн ойлголт эзэж байхгүй шүү дээ. За ингээл яваад байгаа. Ингээд яваад бүгдийг л оруулаад байгаа байхгүй ингээд.
доороос. Тэгэхгүй энэ дундаас ганц нэг юм үзчихэд ингээд солиороод идэхгүй. За тэгээ дайралтууд ч юм уу дуусахгүй их орж ирнэ. Тэгэл манайхан ч айгу тэнэг юм хаанаас их бодох. Бүгдийн биш шүү нэг зарим бодохор их ингээд бүр инээ төрөд байх айгу тэнэг багт байдаг. Бүх мөх дуучтай үзэр байгаа тийм болцсон юм уу? Яац. Гэсэн гошин шогийнхныгаа үзэр байгаа тийм болцсон юм уу? Эсвэл хэрэгтэй хэрэггүй инфлюенсерээ дагсаар байгаа тийм мангар болцсон юм. Одоо тэгэл яаж ихгүй хамгийн сүүлийн постн дээр одоо ингээд thermal runaway гэдэг ойлголтын тухай ярих гэж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр яг би нөгөө мэдээж энэ лоуэр гэдэг байгаа нөхдүүдийг өдөн шүү дээ. Албаар өдөж байгаа шүү дээ. Энд чинь бас нэгэн ясны бас маркетинг яваад байгаа шүү дээ. Тэгээ ингээд ер нь бол үнэнгийн хэлээд байгаа шүү дээ. Өдсөн ч яг үнэнгийн хэлээд байгаа шүү дээ. Наад нөхдүүд чинь бүгд миний юм үздэг байхгүй. Нууцаар дандаа. Тэгэл одоо тэднээсийн дагуулуудын юм тэгэл нэг нөхөр бас ингээл юм бичих байхгүй. Тэгээд эвдрээд одоо би энэ дээр хэлсэн шүү дээ. Энэ постн доор хүмүүс юу гэж очих нь хараарай анзаараарай гэх тийм. Тэгэл харахгүй. Тэгээд эвдрээд бас аюултай болсныг нь юугаар нотлох вэ гэл. Монгол хаамаа гэл нэртэй. MJL хаамаа гэл. За тэгэл янз бүрийн нөхдөд үг хэл яриа чин зэгцрээгүй бод. Зэгцрэг аль юм. Би ямар ус төр ч юм уу. Таануусын төлөө таануус л юм хэлж байгаа болохоос тэгэл тэрийг одоо ойлгохгүй бол тэгэл болно нэст. Тэгэл намайг дагцсан. Тэгэл хаяг хаана байл. Хаяг хаана билүү очиж үзүүлээд гэх юм. Гэхдээ энэ хаягчин тэр вэжэн дээр байгаа бүх мэдээлэл нь байна. Тэгэл одоо ингэж байгаа шүү дээ. Одоо ингээд одоо нэг нөхрөө энэ одоо бодвол засварын газар ажилладаг юм шиг. Сүртэй юм хийдэг юм шиг том юм бичдэг юмтэй ганц батарей солихоос өөр сүдтэй юм байгаа юм ч гэж байгаа шиг. Одоо ингээд нэг иймэрхүү тийм жоох хүлдүү нөхдүүд аягүй их байна. За ингээд ийм байгаа шүү. За одоо гол үндсэн юм руу. За үндсэн юм ийм байгаа даа. За нэг ийм би яас яг энэ одоо энэ хоёр төрлийн батарей байгаа шүү дээ. Никл металл хайдрат тэгээд нөгөөх нь литиум айон гэдэг. За энэ нэг барилгын одоо ийм гадны аюулгүй байдлын ийм хурал дээр яригдсан одоо тийм профессор Пол Кристенсен гэдэг хүний яриа. За энэ тэгээд энэ 23 оны 5 сарын 16-нд Лондонд болсон байгаа даахгүй. За энэ юу юм гэхэлэр энэ литиум батарей тэгээд ийм 100% EV машинуудын энэ vapor cloud explosions гэдэг энэ одоо ийм ууран ийм үйл үүсдэг. Ууран ийм уур шиг ийм одоо ийм үйл үүснээс үсээд дэлбэрэлт болдог байхгүй. Тэр тухай ярьж байгаа. Тэгээ ерөөдөө бол батарейны тухай гэсэн. За тэгээ энэ бол голцоо яг литиум айон гэдэг биднээс одоо яриад байгаа юм. Манай биднээс литиум ээж ялахгүй нөгөөдгөөч сайн ялахгүй байгаа шүү дээ. Би л нэг хэдийн юм хэлж ижил нэг жоохон дөртөө болж байгаа шүү дээ. Тэгээд за эхлээд энэ одоо биднээс хэрэгэлдэг одоо энэ никл металл хайдрат элементийн батарейны технологиг биднээс харах хэрэгтэй байхгүй. За тэгээ энэ дээр нь юу гэж байна? За тэгээд энэ нь шүү дээ одоо ингээд зөндөө юм тайлбарууд байгаа байхгүй. Таанс өөрөөсөө ороод үзүүлээс болно шүү дээ. Тэгэл би л одоо хэлж өгөх нь бэлэн юм ингээл үзгээ дандаа нэг бэлэн юм ингээд харсараа сурцсан. Манай монголчууд нэр айгүй төвөгтэй. Эсвэл нэг бэлэн онц төрөөс нэг бэлэн юм нэхэд идэв юм дарга нараас бэлэн юм гэж байхгүй шүү дээ. Бэлэн юмнаар дандаа хор явж идэг байхгүй. Үний юм хэлэхээр дандаа тийм таалагдах. Үний юм ч юус хүмүүс таалагддаг шүү дээ. Худлаа дүр хэсгсэн юм чинь л хүмүүст таалагдана. Худлаа цаана юу мэддэхгүй. За тэгээд энэ никл металл хайдрат элементийн батарей чинь негатив буюу одоо энэ хасах нь одоо металл хайдрат гэдэг байх нь байна. За нэмэх нь юу байгаа вэ? Позитив нь юу байгаа вэ? Тэ? Энэ хараалал никл байгаа дах нь шүү дээ. Никл. Тэгээд одоо энэ H2O гэж байгаа чинь шингэн орчинд энэ сэл нь одоо ингээд энэ батарей болгож сэлээс эхэлдэг шүү дээ. Сэлээс одоо химийн урвалны явагддаг шингэн орчинд электроноо хоримтлуулад миний яриад байдаг анод катод нь нэг нь одоо металл хайдрат нөгөөх нь лид никл байх нь шүү дээ. За энүүгээрээ ингээд цэнэгээ хоримтлуулад гадагшаа гаргадана. Ингээд цэнэгээ хоримтлуулж аваа гаргаад ингээд байж ингэж ажиллагаанд ордог байх нь шүү дээ. Эднээс ингээд.
Энэ ерөөсөө ингээ бүх ажиллагаанууд. Тэгээ батарей нь хоёр янз хэлбэртэй байдаг шүү дээ. Нэг нь ийм цилиндр хэлбэртэй, нэг нь ийм призматик хэлбэртэй. Хавтгай гэсэн. Тэгээд одоо энэ дээр жишээлбэл үзүүлж шүү дээ. Энэ анод катод хоёрын хооронд ингээд явж шүү дээ. Цэник гаргалтны нь байна, цэник чарж, цэнэглэлтний нь байна. Ингээд хоорондоо ингээд энэ хоёрын анод катод хоёрын хооронд л электрон ч ингээд яваад байгаа шүү дээ. За ийм. За тэгээ одоо эхнийхээ рүү орё. Дараагийнхаа рүү. За никл металл хайдрит. За ерөнхийдөө тийм сайн хэллээ шүү дээ. За тэгээд энэ Пол Кристис энэ хүн юу гэж ярьсныг одоо хэдүүл сонсё л та. Энд ч одоо профессор мундаг академик хүн байгаад байна шүү дээ. За энэ хүний ярьсан юм таамс одоо ингээ ерөнхийд нь орчуулж өгье. За. It only took me an extra 5.5 hours to get here yesterday, thanks to LNER. За ингээ ярьж. But anyway, I'm academic. I also have my own company, safety company. I've been an academic for 38 years. За энэ хүн өөр академик юм байна. Академик одоо тийм байгаа 38 жил гэж байна. 38 жил юм байна. Өөрийн гэсэн 38 жил одоо юм судалгаа юм туршилтын ажлууд хийдэг. Тэгээд дээрээс нь өөрийн гэсэн компанитай юм байна. Аюулгүй байдал. Something like that. This is the first time I felt useful with all my work that I do with first responders. So this is about lithium-ion batteries. Тэгээд анх удаа энэ ажил нь үр дүнд одоо тий одоо өмнө хэлжсэн юмуд нь одоо юу гэдгийг одоо хэрэг болж байна гэж шүү дээ. Thank you for a brilliant presentation, but also for setting this up perfectly. So, what's the problem with lithium-ion batteries? Okay, number one, they shouldn't exist. За литиум ион батарейны батарейны яг асуудал нь яг юунд байгаа гэдэг. Яг жинхэнэ асуудал нь юунд байгаа гэдэг нь ярих гэж шүү дээ, тий. За органик солвент гэж байх нь тэгээд метал оксид, графит энэ хоёр нөгөө энергийн хуваарлтын одоо нөгөө хуваарлтын үзүүлж шүү дээ. Одоо дөрөвний одоо миний никл металл хайдрит чинь бас ингээд энэ байгаад байгаа шүү дээ ингээд. Энэ хоёрын хооронд чи ингээд энерги хуваарлт одоо явж шүү дээ. Энэ никл металл хайдрит литиум ион батарей хоорондоо ерөнхийдөө төстэй ер нь адилхан гэхэд ерөнхийдөө адилхан байхгүй зарчим. За гэхдээ нэг литиум нь яадаг нь одоо ингээд хэлэх чинь. They're thermodynamically unstable. Okay? The first time you charge. За тэгээ ингэж чинь литиум батарей чинь одоо thermodynamically not stable гэж байгаа шүү дээ. Unstable. Lithium ion batteries thermodynamically unstable. Тэгээд ингэж байгаа байхгүй. And should not exist гэж байгаа байхгүй. Тэгэд ийм юм байж болохгүй байхгүй юу? Ийм юм байж болохгүй гэж байгаа байхгүй. Ийм байх одоо ийм батарей одоо ийм thermodynamically одоо ийм unstable батарей байж угаасаа болохгүй гэж байгаа байхгүй юу? Thermodynamical гэдэг нь одоо юу гэж ойлгох юм гэх юм. Нэр томьёо гэж юу гэж ойлгох юм гэх юм бол энэ нэр томьёо гэж задлаа тайлбарлаа хэлнэ юм бол баг 80 болно шүү дээ. Тэгээ ерөнхийд нь зүгээр би зүгээр хараар хэлчихэж байгаа шүү. За. Ерөнхийдөө энэ халалтын төсвөргүй байгаа байхгүй халалт. A lithium-ion battery. The lithium ions go into the anode, which is made of graphite particles, and that lithiated graphite is so energetic it immediately reacts with the solvent to generate hydrogen, methane, hydrofluoric acid gas, all sorts of things, and heat. And heat, as you know, speeds up these processes. If this was allowed to continue, the cell would explode. Instead, during that process, simultaneously, you get something called the solid electrolyte interface. Now, technically it's called crap, because we don't actually know precisely what it's made of. It's fragments of solvent, it's lithium ions. But it forms a protective prophylactic layer around the graphite particles, allows free passage of lithium ions, but stops any further contact with the solvent. And that's why when you make lithium ion... За сайн гол юм хэлээд өнгөрлөө сонсов. За ингэж штэ. За тэр solvent гэдэг байгаа. Тэр нь өөрөө литиум. За тэгээд graphite particle гэдэг нь одоо графит газар хагас ховор элемент штэ. За тэрний юм гадуураа бүрхүүлтэй байх нь. Литиумын одоо тэр литиумоос гарч байгаа тэр энерги нь тэнцээ графайтыг тэр бүрхэгдсэн байгаа тэр бүрхүүл рүү хүрээд зогсох хэрэгтэй байхгүй юу? Цаашаа явж болохгүй гэсэн. Хэрвээ явах юм бол энэ одоо сел одоо тэр дотор одоо крак буюу одоо тийм нэг одоо химийн одоо хагарал үүсгэнэ шүү дээ. Тэгээд дэлбэрэлт явагддаг байх нь шүү дээ.
batteries, that very first charge is low and it's left for 2 weeks so that SEI За байж. performs really effectively. Any subsequent problems are down to damage or erosion, essentially, of that SEI. Now, there are 3 principal form factors of lithium-ion cells. Cylindrical, which is typified by the 18650 cell, 18 millimeters in diameter, 65 millimeters long, a bit bigger than a AA battery. Prismatic cells, which are about the size of 2 20 cigarette fag packets joined long ways on. And pouch cells, which are about the size of an A4 sheet and a centimetre thick. Only pouch cells were designed for electric vehicles. The other 2 were only ever designed for use in portable electronic applications, but all 3 find use in all applications just about. Many cells make a modular or long ways on. За байж байгаа. За ингэж штэ ерөнхийдөө литиум батарей бол цилиндр хэлбэртэй, пауч одоо ийм одоо пауч хэлбэртэй, за тэгээ призматик хэлбэртэй байдаг байна штэ. 3 янз л байдаг байна штэ. За тэгээд энэ пауч хэлбэртэйг нь бол ийм одоо EV 100% цахилгаан машин, цахилгаан скутер одоо юу гэдэг нь те. Одоо тээвэр хэрэглэлд ашиглаад байна штэ. За би ч гэсэн өмнө одоо би яг энэ хүний литиумыг ярьж штэ. Би энэ дээр нэмээд нөгөө нэг никл металл хайдритаас давхар ингээ яриад хаалт ойлгуулж ингээ давхар явж байгаа шүү. Тэгэхээр литиум никл металл хайд биднээсээ мэддэг ч юм болохоор цилиндр призматик байх нь шүү дээ. Одоо N80 чинь литиум батарей нь эн чинь 2 янз байгаа даа шүү дээ. Хэрэглэгдэж байгаа нь. За литиум дээр яадаг байх нь вэ? Литиум дээр болохоор яг энэ пауч хэлбэртэйг одоо юу яаж шүү дээ. Машинд одоо юм тээвэр хэрэгэлдэг байх нь шүү дээ. За тэгээд яана. Дараачихын шууд оруулж. Түрүүн хаан зогсоолоо юм чил. Educate. I think that will come out. За. This unit is the cell. За энэ. So I should say that the За first thermal problem, runaway. or the first challenge is the human factor. The world isn't going to end because of lithium-ion batteries, but we are most certainly not doing well. And the pivot point is the human factor. And if we are to manage the risk, we need to educate. And I think that will come out. За ингэж штэ. За thermal runaway нь. За энэ ерөнхийдөө ингээд энэ нэг буруу хэрэглэлтээс болоод тэгээд одоо сэлүүд нь те ингээд гимтдэг байх нь ш түрүүн ярьсан. Тэгээд тэрнээс болоод ингээд тесрэлт болох гээд дэлбэрэлт болох гээд шүү дээ. Дэлбэрдэг болох гээд шүү дээ. Хүний минь эрүүл мэнд одоо юу гэдэг хүрээлэн боршин аюултай. Тэгээд энээс гарцсан нь юу юм бэ гэхлээр энэ ерөөсөө хүнээс 100% хүнээс хамааралтай болоод байгаа байхгүй юу? 100% хүнээс. Энэ одоо аюулыг бага байлгахын тулд 100% хүнээс хамааралтай. Тэгээд энэ хүмүүсээ яах юм гэхлээр хүмүүстэй ингээд дандаа ингэж одоо сургалт мэдээлэл те мэдлэг сургаж явах хэрэгтэй шаардлагатай байна. Энэ бүх аюул гамшигын чинь ард ерөөсөө хүн байгаад байна. За тэгээд энэ хүмүүсээ одоо дандаа ингэ сургаж явах хэрэгтэй байна. Литиум батарейг боллоо, литиум батарейг боллоо гэдэг дэлхийд сүнэхгүй шүү дээ. Дэлхий байдгаараа байна. Гол нь биднээс аюулгүй энэ технологиг аюулгүй хэрэглэхийн тулд хүнээ сургах хэрэгтэй. Энэ бүх аюулын ард дандаа хүн байгаад байна шүү гэдэг. Гол юм нь хүн бай шүү гэдэг хэлж шít одоо. Би бас машин дээр таанаас ярьдэн шít. Би хийх ёстой юм хийж байгаа бат те. Бүх юм энэ лабораторийн төвшин тодорхойлоод ингээд батарейг гаргаад ирж байна. Ард дээр нь энэ хүний одоо тэр хэрэглээ, машин унж байгаа хүний хэрэглээ байдаг гэдэг би хэлээд байдсан шүү дээ. За тэгээд энэ хүний ярьж байгаатай ч гэсэн бас ингээд ерөөдөө миний яриад байгаа юм адилхан л байгаа даа шүү. За тэгээд биднээс монголчууд бол биднээс л өөрсдөө ингээд айгуу тийм хинэггүй дандаа нэг юмны өнгөрсөн юмны араас ингээд гүйлдэдэж шүү. Тэгээд одоо яаж одоо паундтэй ч гэх шиг одоо тэгээд дээрээс нь хуучин юм гэж нарийн ширээ их байгаад. За яг эхлээд одоо энийгээ явуулчих. Энийг хаас яриаг сонс. Ямар аюул байгаа юм хэлээд байгаа шүү. Хэлэхэд байна. That SEI gets damaged or eroded. За тэгээд энэ thermal runaway одоо юу байх вэ гэхээр тэрээс за тэр нэг юм SEI гимтлээ гэж бодоход ямар гимтлүүд байдаг вэ гэхээр яг abuse гэдгийг одоо таанаас ингэж ойлгож шүү дээ. Abuse гэдэг ямар үг вэ гэхээр яг гимтэж чинь одоо одоо зодж чинь ч юм уу юу гэх юм. Тэгээд энэ abuse нь юу ах вэ гэхээр эхлээд нэгт энэ араа
халалт байх нь дээрээс нь краш гэж байна одоо тий. Одоо ингээд гимтэх нь шүү дээ зөөлөнд ингээд юмар зөгтөг ч юм уу тий. Эсвэл бүр ингээд юм penetration одоо бүр ингээд нэг юмар зохиод ингээд бүр зөөлөн гимтэх нь шүү дээ ингээд. Тий одоо ингээд цохиж мөн одоо гадуур ингээд машин дэрэг аналж байгаа нөхдүүдийг ингээд харахаар чи ингээд таамжсан мэт ингээд батарейг голоос нь суглаад ингээд цохиод өгдөг шүү дээ. Цохиж мөхөд ингээд тэгж болохгүй байх нь шүү дээ. Дээрээс нь тэгээ юу яаж вэ? Over charge, хит цэнэглэлт. Тэгээд or defect contamination гэдэг. Одоо тэгээ эсвэл одоо ингээд те ингээд contamination одоо юу гэдэг одоо тэр нэг юм ингээд гоож мааж одоо юу гэдэг те тэр батарей чи сэл чи юм болж байгаа. За тэрийг хэлж байна. Энээс болоод ийм химийн урвал явагдах нь шүү дээ. Химийн урвал явагдаад тэгээд тэр одоо энэ график дээр үзүүлж штэ халал за тэгээд энэ heat dissipation одоо тэг ингээд халалтууд гарах нь одоо халуун юмд гарах нь heat production гэдэг одоо эдүүс чинь ингээд энэ графикаар үзүүлээд байна штэ. За тэгээд энэ thermal runaway юу энэ чинь уул нь одоо ингээд энэ доор нь штэ гол аюулгүй системүүд нь хамгаалж идэг байхгүй уул нь энэ одоо ийм процесс болохгүй гэдэг уул нь юм хамгаалж идэг. Гэсэн хэдэн шүү дээ аюулгүй системүүд нь бүр өнгөрсөн он тий activate too late гэж өнгөрсөн он ажилладаг байгаа байхгүй. And those exothermic heat producing chemical processes start again. Heat, as you know, is produced exponentially, but it's only dissipated linearly. Also, heat is produced throughout the object, whereas the heat is only dissipated through the surfaces of the battery. So as we've gone from laptop batteries and camcorder batteries to electric vehicle batteries and battery energy storage systems, the heat is retained, okay? Now where those two lines cross, you get a measurable temperature change, okay? And that's the simplest definition of thermal runaway. But of course, academics who define thermal runaway, if you put two academics in a room, you get four different views. You get thermal runaway defined as everything from 10 degrees centigrade rise per second to 1 degree centigrade rise per minute. A far better definition is when those exothermic heat-producing processes become self-sustaining and almost inevitably impossible to stop. And that almost certainly occurs before those two lines cross. So what's produced? When a cell goes into thermal runaway, can we stop that? There we go. This just shows nail penetration of a single module, 1.7 kilowatt hours. There's 24 in a Nissan Leaf. The gas inside the cell eventually burst out through vents in prismatic and cylindrical cells, which are metal cans, or a pouch cell just simply bursts. Now when that happens, the hydrogen up to 50%, carbon monoxide 10 to 20%, carbon dioxide, hydrofluoric acid gas, hydrochloric acid gas, hydrogen cyanide, around 10% methane, ethane, they vent and they take with them small droplets of the organic solvent. And what you've got there is a vapor cloud. That gas was produced for about 12 minutes. And that's the next problem with lithium-ion batteries. We've got. За ингээд туршсан байж тээ 1.7 кВт-ийн одоо литиум батарейн дээр. За тэгээд энэ гол энэ чинь хэлэгдэд одоо ингээд бүх төрлийн юм одоо юм юу яаж шít одоо юм хортоо те хими одоо юу гэдэг те бүхэн ялгарч шít. Зөвхөн одоо 1.7 кВт-ийн нэг жижиг батарейнаас ялгарч шít литиум. Одоо энэ чинь яг юу ялгараад байгаа юм гэхээр vapor cloud гэдэг одоо тийм түрүүс ууран үүл ялгараад байгаа байхгүй. Энэ ууран үүл чинь маш аюултай. Энэ зөвхөн эхлэл нь дараа нь өөр юу яадаг байх нь гэдэг нь одоо ингээд дараа нь одоо энэ ярин за тэр нь одоо human factor, we've got thermal runaway, and we've got the production of very large volumes of gas. Very хамгийн гол нь хүний фактор. Хүнээс and that's resulted in the challenges that we are seeing. Хүнээс шалтгаалж байгаа нь юу би дандаа л хэлдэг шүү дээ. Now I show this next slide, use your common senses to first responders, and I tell them if you take nothing away except this slide, I'll have taught something and done something useful. So you get thermal runaway, you get gases and heat. The first thing that can happen is that the battery explodes. Okay? If that doesn't happen, the gases vent
the first thing you will hear is a popping, either of the safety vents Эхлээд going or pop the гэдэг. pouch cells bursting. Дэлбэрэх нь шүү дээ. And you may Эхлээд smell a сонсон. chemical smell, and if you do, you'll Дараа нь never үнэр, forget it. дараа нь ийм металлын Then хүчлүүд you'll hear a үнэртэн. hissing Дараа нь or a нөгөө screaming юм ууран noise үйл, because there's a huge vapor amount of cloud, gas ууран үйл being үүснэ. vented. Тэгээд хамгийн Now, сүүлд normally нь the дэлбэрэл first thing that you явагдана. will see is what Тэр looks ууран like үйл black чинь smoke. өөрөө That's the heavy дэлбэрлээ. metal nanoparticles from the Дэлбэрж cathode байгаа material хөөхгүй ууран blasting үйл out. чинь өөрөө дэлбэрдэг. Then you'll see the white vapor cloud. Цагаан That can be үедээ. mistaken for steam and smoke. Хүмүүс андуураад энийг дэ If утаа that мутаа ignites immediately, because of the Эсвэл very уур high муу pressures гэж and аа. very high volumes, you get long боддог. rocket-like Тийм биш. flames. Энэ өөрөө тийм 1,000, шатамхай 1,200 тийм degrees centigrade, цагаан maybe even ууран үйл 2,000. үүсэдэг шүү дээ. Тэр If үйл it чинь өөрөө doesn't шатна ignite гэсэн. immediately, and the ignition is delayed, you get a vapor cloud explosion. And these have Тэгээд happened. тэр үйл чинь дэлбэрдэг Anything the болно. size Дараа of нь an дэлбэрэх e-scooter юм. battery or above cause vapor cloud explosions. When it's all over, you've got stranded electrical energy. We've had our first death in the United States from arc flash, but typically electric vehicle batteries can reignite hours, days, or even weeks later. And these batteries can be up to, at the дэлбэрсэн moment, ч гэсэн 800 volts. нөгөө So you've got the нэг risk of машины материал electrocution. гэдэг. Дахиад цагийн дараа, 7 хоногийн дараа, сарын дараа, 3 хоногийн дараа хамаагүй дахиад дэлбэрдэг байна шүү. And I have to say there are glimmers of hope now, particularly for first responders, that they are learning how to deal This is particularly with хуучин- EV fires. Цахилгаан машин унах дэмий явах нь шүү So дээ. this is the first Хуучин kind цахилгаан of машин оруулж event. The ирж battery аваад. explodes. And Ялгаа байхгүй, I'm цахилгаан talking гэлтгүй about амбиц EVs ч because гэсэн орно you'll шүү. park them and you'll be charging them under your buildings. Okay? So this is in Moscow. Yeah, EVs Moscow don't does kill it. anybody. Electric cars. Because the ones that have been killed, 4 deaths, are due to crashes because they accelerate so fast compared to internal combustion. Энийг Tesla But this мөргөлдсөн юм is да. hit another car. Москвад болсон үйл явдал 19 оны анх. Tesla мөргөлдөөд Москвад болсон үйл явдал Tesla мөргөлдөөд дэлбэрлээ. Аварт орсон гэж шүү дээ. Аварт ороод ингээд дэлбэрсэн байж шүү дээ. This is in China. За хятад They're trying ингээд to цэнэглэж pull an байна. EV that's in thermal runaway. Probably they've Та нар гал хамгаалагчд нь ус шүршөөд ингээд яагаад шүү дээ. Ойртохгүй гол гал хамгаалагчд нь ус шүршөөд ингээд хөргөх гээд байгаа. 1000 усаар ингээд ус татсан ч нэмэргүй дэлбэрэн гал хамгаалагч гал команд гал сөнөөгчд яаж чадахгүй. With the chassis and everything of the car above. It's a perfect umbrella. Тэгээ бүх батарей доороо байгаад байгаа шүү. За ингээд хэлж дээ. This is toxic fumes here in London. За тэгээд An Лондон e-scooter went into fire. Нөгөө скутер, цахилгаан They скутер. pulled into Parsons Green, opened the Дэлбэрсэн doors, threw the Лондонгийн scooter on the метронд. platform. Unfortunately, the owner got a lungful of the smoke. Huge volumes of vapor cloud produced. and Тэгээд нөгөө half тэр that volume of smoke when it burns. But Утаанд it's нь still нөгөө vapor half cloud a нөгөө very нэг large amount. тэрүүнд нь юу яа As you will see хордцсон from the амьсгалаад smoke уушиг нь emitting ордцсон from хордлого carriages, авчихсан. which are not compartmentalized. It's one long train. Тэгээд энэ бүхэл бүтэн ийм мангар ганц скутер дэлбэрж байгаа шүү дээ энэ чинь. Тэгэхээр бүхэл бүтэн энэ метрог бүр дүүргэж байгаа шүү дээ. Vapor cloud гэж амар хортой ийм цагаан ийм уурын хэлбэртэй үйл байгаа даа. Үүсэт байгаа байхгүй. Nissan battery plant. They fully support all my work to try and assist with safety of lithium-ion batteries. This is again За one тэгээд of the дараагийн modules, туршилт нь 24 Nissan-ы яг ийм panels. үйлдвэрээс Doesn't matter about the abuse method. энэ in this case, докторийн nail penetration. нөгөө юуг The kind of дэмжээд энэ response you're gonna see батарейгаа on the өгөөд энэ scene туршилтанд оруулсан can байж happen with any шүү kind of дээ. abuse, Яаж hitting, яаж overcharge, crushing, whatever. Тэ ялгаагүй шүү. Энэ ингэж байгаа шүү. Заавал одоо энийг ингээд одоо энэ үзүүлж байгаа одоо энэ үзүүлэхийн туршилтан дээр энийг үзүүрт хадаас нь үзүүртээ алхаар ингээд зохиод penetration хийгээд одоо нэвтэлж ороод дэлбэлээд шүү. Одоо ингээд үзүүлээд шүү. This one does require. Тэгэхээр энэ яг ганцхан юм биш байж болно. Өөр юу ч хийж болно гэж байгаа шүү. Нөгөө хэд халалт, хэд цэнэглэлт те. Бусад нөгөө хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ялгаагүй ингэж дэлбэрэн шүү. Тэр одоо энэ яг зөв туршилтанд л ингээд энэ үзүүртээ алах хэрэгжилж байгаа болохоос. За энэ гэдэг дараа чи юм ярьж байна. To store solar energy. There are no regulations. За ингэж шүү надаа дараа чи юм. Хуучин машины батарейнуудыг аваад энэ нарны зай хураагуур тэгээд гэртээ тэ хэрэглэх гэдэг шүү дээ. Тэрний тухай ярь. Vehicle batteries, cannibalizing them and making their own domestic battery energy storage systems to store solar energy. There are no regulations governing this. And as we За тэгээд ийм хуучин батарей аваад нарны цэна хуучин машинуудын батарейг ангиж аваад тэгээд гэртээ хэрэглэх гээд байгаа шүү дээ нөхдүүд чи одоо.
юу яана гэдэг. Нөө захилгаан нөгөө батарей цэник хураагуур одоо тэгээд нараараа цэнэглээ те юугаараа цэнэглээд одоо захилгаан цэник хураагуур хэрэглээд гэртээ ингээ хэрэглэх гээд байгаа. Тэрийг баг манай энэ би нэг бүр энэ тоглоом биш шүү. Би бүр нэг ямар үлээ жаргал де факто байлоо. Тэр нэг нэвтрүүлгийг үзсэн чинь манай энэ физик хөрөлдөнгийн тэр нэг судлаач хүүхэн байсан. Дарган чиглэл энэ чиглэл. Эсвэл ахлах судлаач энэ чиглэл. Энэ машинуудын одоо саягдлаа машинуудын хуучин машинуудаас гарч байгаа батарейнуудыг те ийм эрчим хүч хадгалах хэлбэрээр те одоо энэ өөр хэлбэрээр ингээ хуучин батарейнуудыг ингэж ашиглаж болох нөө энэ асуудлыг ухааны юм ярьсан шүү. Тэр ерөөсөө байж болох асуудал биш. Энэ хуучин батарейнуудыг шууд устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар аюулууд нүүрлээд байна гэдгийг энэ профессор чи хэлээд одоо хэлж өгөөдөө шүү дээ. Тэгэхэд манайхан мэрэгжлийн хүмүүс нь ингээд судлаач мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд энийг зөв мэдэж ядаад тах юм байхгүй. Энэ бүх хүмүүс энэ сүүлийн үеийн одоо ийм презентацийн юмуд олж үзэх хэрэгтэй байхгүй. Судалгааны үр дүнгууд нь харах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр гэртээ ашиглан тэр бодол толгоноос авч хаяараа таанаас байшинтайгаа зүг шатна шүү. Тэр ерөөсөө тэг маш аюултай шүү. За энэ одоо яриаг нэг үссэн. Mentioned this is one of my elephants in the room. That trade in second-hand electric vehicle batteries should be killed dead now. This is your usual electric vehicle fire, rocket-like flames. I'll just Now this is a test we did, domestic battery energy storage system, 8 modules, about 10 kilowatt hours, about the size of a medium-sized domestic system. What you can't see are the rocket-like flames impinging on the concrete. We heard a crackling, but we didn't quite know what the crackling was. From this video you can see chunks of concrete are being blasted out because the water in the concrete is explosively vaporizing and it's throwing these lumps of concrete 30 meters horizontally and 10 meters vertically. And of course this is why 2 German cities have banned electric vehicles from sub-basements and enclosed car parks, which you can't do. You can't do that if we're going to electrify transport. Because essentially electric vehicles can't be put out. Don't believe anybody that tells you they can. За ингэж штэ сайн. Одоо бас өмнө барилгын компаниудаас анзаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Мэдж явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Цахилгаан машины цэнгэлтүүдийг ийм байшингийнхаа энэ подволд хийгээд байгаа байхгүй. Болохгүй. Тэгээд яага болохгүй гэхлээр энэ үр дүн харж штэ тэр байшинг зойрон шатцсан. Тэгээ ямар ч гал хамгаалагч те гал цөнөөгч эсвэл тэр нөгөө гал унтраадаг спринкл уу цацдаг юм цацаад нөлөөлөхгүй гэж байгаа байхгүй ямар ч нөлөөлөхгүй шатаад дэлбэрдгээр дэлбэрнэ. Тэрнээс болоод тийм зойрны давхруудын батарей цэнгэлт нөгөө цахилгаан машины цэнгэлж хийснээс болоод энэ Германд болсон үйл явдлаас аялж штэ сая болсон. Германд болсон үйл явдал. Тэгээд Германы бүр 2 хот нь ийм цахилгаан машины те ийм цэнгэлдэг газрыг ийм бүр ийм байшин дотроо подволтой те гаражтай хийхийг хориглосон биш үү. За энэ бичлэгч одоо тийм юу боддог шүү дээ. Угаасаа би энэ барилгын юм аюулгүй байдлын юмнаас эргэцсэн профессорын яриаг тодорхой судалгаа шинжилгээтэй is you're pouring water on whilst the battery burns itself out. And this is in Brussels. Luckily, this car park has been modified to take electric vehicles either side, but you can see the damage in the Brussels. 21 онд болсон явдал шүү дээ. This is in the single garage fire, arson, but the key point here is that in reality, одоо энэ дараач нь гүйлгэж. За энэ ингээд хардаа бүр жижигхэн юм. Again, nail abuse, it doesn't matter what kind of abuse. 1.7 кВт-ийн модуль гэж байна. Тэрийг зүгээр ингээд одоо туршилтанд оруулсан байна шүү дээ. Яаж тийс. Одоо яадаг вэ? Одоо ингээд хэрэг унгаадаг ч юм уу яадаг ч юм. Тэгээ чамаг шүү дээ. Эдгээр зүгээр туршилтанд л ингээд болохоос хит цэнэглэл мэнэглэл бүх юм чи орно шүү. Ой жижигхэн юм литиум батарей. But the LEL is way above the immediate danger to life and health. It's got HF, etc. What we realised from our experiments in the literature, if you only partially charge a lithium-ion battery and you abuse it, it need not ignite. You can either delay ignition or occur at all. Then the hazard flips from fire to explosion. From our research,
we reckon it's between 500 and 6,000 litres per kilowatt hour of vapour cloud, not including the small droplets of solvent. You always get two forms of vapour cloud, heavier than air and lighter than air, and only one dominates. We don't know how to predict this yet. In Carnegie Road explosion, 1.7 киловаттын зүгээр ганц single mode шүү. Ганцхан single нэгээр in Arizona, major explosion. 40% зэнгэлэлтэй байгаа дээр юм үзүүртэй Again, it was the heavier than air. алхаар ингээд penetration So a хийж clear plastic blast wall behind us. We were wanting to ignite this. Ийм the амар lights болж go ш, out. Now you таарч байна. can see the heavier than air vapor cloud. Imagine that in the bedroom. Одоо энэ бүх юм чуудахгүй Монголд ирнэ. 0.25 watt За hours. одоо энэ хятад In other words, anything of the энэ бүх size of жижиг an скутер. Eastwood battery Мангар or жижиг above, скутер шүү. you can get a Гэртээ bit. зэнгэлж байгаа. Одоо This биднээс is хэрэглэж China. The most cleverest animal present there is the dog. The scooter is going into thermal runaway. You'll hear the popping of the cylindrical cells. эхлээд pop гэдэг дэлбэр нь пат гэдэг. Пат гэдэг дэлбэр нь за хүн яаж сандраад очиж салгана. Тэгээ нэмэр байхгүй. Цэнгэлэгчээс салгачаас нэмэргүй. За тэгээ одоо нэг вепер нөгөө нэг юу чи уурч. Одоо энэ дэлбэр нь тэгээд энэ уурч өөр дэлбэр байхгүй. Тэгээ ингээд дуусаа гэх юм. The human factor. Тэгээ гол нь хүний Should have just legged it. гол нь хүний оролцоо, хүний хэрэглээ. Буруу хэрэглээнээс бүх юм болоод байгаа шүү. So you've got immediate ignition, fire. You've got the explosion of the battery itself due to the build-up of gas. Now what happens is the gas gets outside. Not just basements, but UPS systems are installed inside office buildings. And they're За ингээд одоо нөгөө нэг remote monitored. цахилгаан том нөгөө контейнерын цэнийг мураагаар To be met by the fire одоо манайхан ч service, одоо alerted by усаас people ингээл яагаад байгаа passing on the шүү. highway who saw smoke rolling across Илтгэв the янз prairie, одоо нөгөө thought it was a prairie fire. нарны цахилгаас So for 3 юмны hours, цахилгаас this balled up in total because юу they лээ нар waited 2 hours. толон They opened the цахин door, эднэстэр they чи had нөгөө a нэг юм massive explosion, 75 foot long, цахилгаан нөгөө тогоо хоримтлуулах тийм юм уу 50 нэгэд байгаа шүү. 2 badly injured. Одоо энэ бол нэг Another контейнер two шүү, нэг really контейнер. severely injured. One landed up where that black mark is on fire. Тэгээ энэ Contaminated дэлбэрээр with HCN. The masks were completely destroyed. хичнээн ч That was үхсэн. one. Хэдэн үхсэн. Just one Нэг хүн үхээд 9 гимцсэн шүү. battery energy storage system, and it was just Battery one energy rack storage out of system. 27. It was equivalent to a single electric vehicle battery, a Tesla battery, 90 kilowatt hours. That vented the vapor cloud for 3 hours. It leaked out of the container, rolled across the prairie, but there was still sufficient there to have a massive vapor cloud explosion. Аюулгүй байдлаа мэдхгүйгээр их There was no хэрэгж байгаа fire даа before устаа. or after that explosion. So this shows you a test we did at RAF Spade Adam. Depending whether you take 500 or 6, wading through the heavier than air vapor cloud thingy. It was За ингээ гал хамгаалал ганц өнөөгч ингээд энэ the lighter than air зуур vapor муур cloud, гэж you одоо see ингээд visibility is just declining тийм to ард. almost nothing. Уурынх нь ар дээрээс дэлбэрэлт явагдана гэдэг байна шүү дээ. Одоо ингээ ганц өнөөгч ч гэсэн үхэж байна. Suppressants, experiments we did at Durham and Darlington. What I just want to say, when it finally blanket, no fire. Ямар ч нэмэр байхгүй унтрах гад. Тийм шүү. The human factor. Тийм гол нь It's хүний about education, it's about training. хүний Our government banned light electric vehicles from the buildings in Westminster хүний ерөөсөө 2 years ago. буруу They've хэрэглээ. done Хаах protect хэмжүүг байх. their citizens. Одоо ялангуяа литиум батарейд Монгол битүү орж иж байна. Ингээ би одоо нэг урьдчилаад All it ингээ needs is an сануулаад хэлж education байна. campaign, some simple rules Гол and нь guidelines about энэ бүхнээс energy. сэргийлж болно. Гол Don't нь charge in the home at all in a гэртээ building. битий цэнэгэл, барилга If you дотроо have to, битий do not цэнэгэл, charge бүр гадаа цэнэгэл, Where there's other тусдаа юм fire гадаа alarms. юм Do not холхон charge цэнэгэлдэг in an юм exit. юм байгуулах хэрэгтэй байна гэж ярьж Do байна. not charge in a main gangway. If you hear or see Дээрээс нь anything, энэ smoke, хуучин батарей. etc., Энэ хуучин батарейнууд жигэн гай тайрнуудахгүй. to put it out. Хуучирсан батарейнууд гэсэн. Screaming Одоо биднээс at the top of ирээд your хуучирсан voice батарей. to get everybody else За яг out. тангаас ингэж маргалдж болно яг нь дараа нь. За миний дараа нь би юу Everywhere. баг энэ These бичлэгийг instances оруулсан дараа юу гэж of коммент being хийж баг юу гэж мэдчихэж байгаа бид тараас. battery energy storage systems. Нөгөө нэг манай нөгөө бүх юм эсэргүүцдэг оркод байгаа шүү дээ. LEVs are what are Манай killing Монгол people зам байгаа шүү дээ. Тэрүүгээр юу at гэж the хийж present юм time. мэдчихэ. And every single death, every single Зүгээр injury, үхэлтэй холбогдоод every биш. single fire is preventable by a simple. Тэгээд энэ судалгааны үр дүн байсан. Яачлаа. I'll get off my soapbox now. Thank you very much for your attention.
дуусчих. За энэ ингээд энэ бүр ингээд нэмэгдээд байгаа юм билээ шүү. Энэ юу хаачиж байна график дээрээс. From the buildings in Westminster. Энэ ерөөсөө хойд солонгос ерөөсөө энэ to protect their citizens. бүр оноор байлаа. Энэ дээр яригдсан юу яаж л. Энэ дэлбэрэлтүүдийн энэ бүр маш их нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүд бүр маш их нэмэгдэж байгаа. Бүр маш их нэмэгдэж байгаа гэдэг. Энэ талаар ярьсан. За манай нөгөө нэг юм цахилгаан автобус яваад байгаа шүү дээ. Тэр нэг энэ чинь нэг аймаг дэлбэр. Энэ хуучин батарей чинь ингээд зөв засвар үйлчлэгийг хэлэхгүй бол ингээд энэ батарейг хянжихгүй бол ингээд ийм том дэлбэрэлт болж хүний л ерөөсө буруу хэрэглээ. Буруу юм асуу. Бүр амар их батарей тавьж шүү дээ. Литиумээр явж байгаа шүү дээ. За ийм юмнууд байна. За энэ талаар мэдээлэл өгөх гээд. За энэ нөгөө нэг манай Prius-тэй чи яаж холбогдох юм гээд. Манай Prius-тэй ч юм бол бас ингэ холбогддог шүү дээ. Буруу засвар үйлчлэгээ хийлгээд манай Prius-ийн N80 мм батарей тайлгаа байхгүй холбогдож байгаа шүү. Яг ижлэг. Энэ нэг нөхөр ингээд нэг үзүүлж байгаа энэ одоо хуучин батарей байгаа. Одоо маань нөхдөч нөгөө нэг цэнэглээд байгаа ш нэг иймэрхүү байдлаар. Ингээд цэнэглүүл яах вэ хараа. Ирийн батарейч хөөж ажилдах хүн хөөжж байгаа. За тэгээ хэсэг хугацааны дараа яах вэ? Энэ чи би өөрөө зөндөө өөр дөр турсан өөрөө чинь зөндөө болж байгааг харсан. Манай ч зэнэглээд байна. Ингээд зэнэглэжтэй гэдэг байна. Нөхөн зэрэгэдэг л үү гэлээ. Аюултай шүү. Тоглоом биш. Энэ яагаад гэхээр одоо ингээд энэ хуучин батарейнууд байна шүү дээ. Одоо энэ биднээс хэрэглээд байгаа хуучин батарейнууд. За юм байна. Хуучин батарейнууд. Одоо энэ шүү дээ. Одоо хуучин батарей. Одоо энэ чи үзэл. Хуучин батарейнууд байна шүү дээ. Хуучин батарейнууд. Одоо сэл гэдэг юм чинь ганцхан энийг хэлээд байгаа шүү дээ. Ганцхан энэ хуруу заа. Тэгээ эн чинь цуваагаар холбогдсон байна. Таанаас тэгээд энийг анзаарч байна. Энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ юунд хэрэгтэй? Хуучрахаар яах вэ? Дотор зөндөө бидтэй нарийн ширийг хэлэхгүй. Тэнгүүд би хамаагүй юм хэлэхээр наад нөхдөд чинь танаас дуурайгаа тарихтэн шүү дээ одоо. Миний бичлэгч нөгөө наад нөхдөд чих үздэг юм чи. За энэ яасан бэ? Энэ бас нэг юм байна шүү дээ. Энэ бас энэ юу юм? Энэ ямар үүрэгтэй? Энэ нэг он залуу өтөрч мөн айхтар үнтэй гэдэг. Энд чинь сүнцэн байдсан шүү дээ. Тэг хэлмэл ингэх одоо ингэдэг лах. Тэгтээ би хэлэхгүй. Би хангалттай хэлж байгаа. Чи өөртөө гачин мачи яриад нэг гачин ярьдаг хүн гачин зэгцгөө ярьдаг. Тэгэхээр хүмүүст хүрэхгүй байгаа махаа гэж. Би хүмүүст хүрэх албагүй шүү дээ. Танаас хүргэмээр байгаа бол өөртөө хүрэхгүй та. Өөртөө судлаа цайхан яриад ингээ хүргэж хүрэхгүй. Ер нь том аюул ингээ ирцэн байгаа. Тэр хитийг халаагаад байна. Одоо сүүлүүд над дээр ч гэсэн ирж ийн машинуудын батарей. Ингээ буруу засвар үйлчлэгээ хийснээс чинь болоод энэ батарей чинь нэлээд эвгүй байдалтай болцсон байлээ. Надад миний интернет хацаад байна. Тэгээд өшөө юм үзүүлэхээр ингээд яагаад байна? Эхнээсээ ингээд дэлбэрж байна. Тэгээд над руу асууж байна одоо яах вэ? Машинаа унтраагаа холдоо тэгээд янз бүрийн утаа мутаа гарахгүй байгаа бол дахиж асаахгүйгээр тэгээд ирээд нэг батарейгаа солих арга хэмжээ өөр юм байхгүй шүү дээ. Одоо энэ хит их хуучин машинууд чинь шатдаг шүү дээ одоо ингээд. Одоо ингээд энэ шатаад байгаа шүү дээ. Хит хуучин машинууд чинь. Хуучин машины батарей чинь. Бүрэн сорийн батарей сайн ингээд. Энэ бүгд одоо тэр термал стресс буюу хит халтанд өртсөн, деформацид орцсон. Тэгээд энэ цэнэглэлтэндээ юу яа? Нөлөөлнө. Тэгээд манайхаа ингээд яд цэнэглэлт нь ямар байх ингээд байна. Одоо ийм байгаад байгаа чинь хибрид машины цэнэглэлт нь өөр. Хит цэнэглэлт ч өөр. Хибрид ч дотор бас хоёр ялгардаг байгаа шүү дээ. Plug-in hybrid гэдэг чинь тусдаа ялгарна. За дээрэс нь EV гэж 100%. Ингээ 3 янз байгаа шүү дээ. Hybrid, plug-in hybrid, EV гэдэг.
Энэний чинь хит цэнэгэлт нь яаж орж ирэх вэ гэдэг. Хит цэнэгэлт нь яаж орж ирдэг энэ дээр. Хибридийн хит цэнэгэлтийг юу гэж ойлгох юм? Одоо ингэж байгаа ш зарим нэг нөхдөд чинь худлаа зөвлөгөөд байгаа ш хит цэнэгэлтээс одоо зайлсхий гэх. Яаж хит цэнэгэлтээс зайлсхийх хибрид машин унж байгаа? Зайлсхийх боломж байхгүй ш. А хит цэнэгэлтээс хит халт хит цэнэгэлтээс нөгөө нэг плагин хайбридтай PHEV гэдэг чинь тэднэртэй тэгээ эсвэл 100% юм EV 100% юм батарейтай тээвэр хэрэгсэл хөдөл зайлсхийж болно. Яагаад энэ хайбридтай нөхдөд зайлсхийж чадахгүй гэж? Угаасаа чи компьютер нь удирдах байгаа шүү дээ. Тэдэн үеийн цэнийг аваад тэдэн үеийн цэнийг хүрэхээр ингээд зогсох хэрэгтэй гэдэг. Тэгээ дандаа юм хуучин юм одоо юм ингээд арга гадарсан арга цагаал ингээд тавьгаад. Одоо энэ батарей чинь бүгд хугацаанд дууссан. Бүр эвгүй болцсон байл. Над дээр зөндөө ирчин бүр яамш нэмэргүй болцсон. Гэтэ нэг гэрэл мэрэл насаагүй ч гэсэн нэмэргүй болцсон батарей зөндөө байна. Удахгүй ингээд бүр арга хэмжээ авахааргүй болцсон. Тэгээ тэр нь одоо яах манайхан мөнгөгүй юм чи яах юм биднээс унаад явна. Дэлбэр нь одоо никл чи өөрөө амар шатамхай амар шатна өөрөө шаталт ихтэй. За тэгээд литиум нь бүр амар шатж байгаа. Никл нь бол голцсон юм хар утаа хайж амар шатна. Шатахтаа ингээд сайхан шатчихна. Бас гал команд маманд юм ч ирээд нэмэргүй. Галын ороор унтраагаад нэмэргүй. Тэгэл тийм юм болж ин да. Одоо болох нь тодорхой байна да. Тэгээ thermal runway гэдгийн тухай ингээ үзүүлэлт яриад хэллээ шүү. Өөр ч юу байлаа тэр ч бас. Энийг үзүүлэлт энэ дээр яг миний юм уу байсан. Энэ дээр байсан. Тийм байна да. Тэгээд яг энэ тухайгаас яг Брюс дээр нь одоо тэгээд дахиад одоо юм баах юм асуув. Бити надаас асуугаад тэгээд өөртөө үзцгээд тэгээд удахгүй тэгээд яана. Бид дээр ойлгох байлгүй те. Би өмнө сануулж хэлсэн шүү тоохгүй гэдэг гэсэн. Тэгээд миний хэлсэн бүгд биелээд байгаа зү. Одоо тэгээд бүр гаймшиг юм удахгүй биелээ шүү.